За өнөөдөр ганцаараа байгаа дээрээ нэг махгүй хоол идчихдэг юм билүүгээд санаа өгөө. Өөрсдөө хэр хэмжээгээр идмээрэн тэр хэмжээгээрээ жороод харуулчаараа. Би энэ удаад хашныхаа талыг хэрэглэн тэгээ 2 ширхэг өндөг, 3 помидор, сонгон сармис байхад болно. Цэцгийн тосонд ингээ шарцсан байгаа. 2-3 минут шараад дээрээс нь баха нэг 100 г мэртэй ус хийж агаад жигнээд болгочоорой. За тэгээд помидорныхаа хавсыг сайхан хуулж аваад төмөс нухагч байвал нухагчаар нухчиж болно. Үгүй бол сайхан холиод блендердчиж болно. За сайхан би бол блендердчлээ. Дээрэс нь 2 ширхэг өндөг хийгээд сир хийгээд давсаа хийж хамтлаад улаан перц нэмэлтээр хийсэн байгаа. За тэгээд өөрсдөө юутай холж идмээрэн дураараа сайхан холиод идээрэй. Бүхэл үрийн талах болон бинч байж болно те. Би энэ удаад бол өгөрцөйтэй холиод идчихлээ.